CP подкастын шинэ дугаарт мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Монгол Улсын мэрэгсэн нэгтлэн бодогч татврын зөвлөх Баярхуу хүрэлцээрээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Та дээр өнөөдөр тантай ярилцахаар хүүхний орлогын албан татврын талаар эргэн хүүхэн ер нь татвар төлөх нь ямар ач холбогдолтой байдгийг, ямар татварыг төлөх ёстой байдгийг, яаж бүртгүүлэх ёстой байдгийг гэдгээс талаар ярилцах гээд урьдчилан таныг. За тэгэхээр бидний одоо ярьж байгаа сэдв яг цаг үе болсон юм сэдв байна л да. Тэгэхээр одоо 2025 хаагдах гэж байна. Тэгэхээр одоо иргэн болгон хууль зааснаар бол дараа оны 2 сарын 15-ны дотор хууныхаа татврын тайлбар жилдээ нэг удаа илгээх юм үндсэн үүрэг байгаад. Одоо манай үндсэн хуулийн дээр чинь иргэний нэг үндсэн үүрэг нь албан татвар төлөх гэсэн нэг үүрэг гэдэг чинь тийм. Тэгэхээр тэр үүргээ үндсэндээ жилдээ нэг удаа хэрэгжүүлдэг. Тэр нь одоо болох гэж байна. Одоо би жишээлбэл иргэн анх удаа татврын тайлбар илгээх гэж байна л да. Тэгэхээр одоо юунаас эхлэх ёстой вэ? Баримтаасаа бүртгүүлж эхлэх ёстой юм уу? Ер нь манай ер нь татврын хуулийн гол одоо зарчим гэх юм уу систем тогтолцоо бол одоо тодорхой татвар ногдох хөрөнгө орлогыг эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж өөрөө татвар ногдох хөрөнгө орлогоо өөрөө сайн дураар мэдүүлэх ийм одоо тогтолцоотой. Өөрөө мэдүүлэх ёстой. Тэгэхээр юун түрүүнд татвар төлөгчөөр бүртгүүлдэг. За ерөнхийдөө татврын албанд бол одоо тодорхой хөрөнгө эзэмшиж байгаа, тодорхой орлого олж байгаа бүхэл иргэдийн мэдээлэл уусаа байж байгаа л да. Тэгэхээр тэр татврын хуулинд заасан одоо татвар ногдох хөрөнгө орлогоо өөрөө мэдүүлэх, тайлагнах үүргийг хэрэгжүүлэхийн тулд тэр татврын цахим систем гэж байгаа. Тэр систем рүү одоо бүртгэлээ нийлгээд нэвтэрч ордог. За тэн дээр ингээд тухайн татвар төлөгч хууль заасан үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л харилцаанууд нь одоо систем дээр байж идэг. Тэр системийнхаа зааварчилгааны дагуу үүргийг хэрэгжүүлээд явдаг юм байна. Одоо хүүхний орлогоо тэгээ бас холбогдуулаад байна. И баримт бас гэдэг систем байдаг. Тэр системээрээ дамжуулаад одоо орлого олсон тухай бүртээ худалдаа авч талд тийм үү? И баримтаа бичиж өгөх одоо үүрэгтэй байдаг. Ер нь манай татврын багц хууль чинь 2019 онд шинжлэгдсэн найруулга боловсруулагдаад 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд явж байгаа юм. Тэр и баримт бичдэг цахим одоо баримтын систем цахим баримт гэж ярьдаг тийм төлбөрийн баримт. За тэр бичдэг тогтолцоо бол 2016 оноос хэрэгжээд явж байгаа нөөтийн тухайлаар анх орж ирсэн. Төлбөрийн цахим баримт гэдэг ойлголт тийм. Тэгэхээр ер нь бол таксаасаа эхлээд бүртгүүллээ тий. Одоо тэгэнгүүт бид нэр татврын хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрхэн эдлэх ёстой гэдэг. Төлсөн татвараас одоо хуулийн хугацаанд нь гаргаад эдлэх ёстой юу? За тэгэхээр татврын хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг ялгаатай ойлголтууд байгаа юм. За аль аль нь бол мэдээж төлөх татврыг бууруулж байгаа. Гэхдээ одоо чөлөөлөлтийг эдлүүлэх, хөнгөлөлтийг эдлүүлэх одоо аргачлал гэдэг юм уу? Тэр нь бол ондоо чөлөөлт гэхлээрээ шууд татвар ногдох боломжтой нийт орлогоос нь тэр чөлөөлөх боломжтой орлогыг шууд хасчдаг гэсэн хасаад бууруулцдаг. Хөнгөлтийн хувьд бол одоо төлбөл зах татрыг нь тооцсны дараа төлбөл зөх дүнгээс нь тодорхой хуваар хасаж бууруулах байдлаар одоо хөнгөлтийг эдлүүлдэг. Тэгээд 20 оноос хэрэгжээд явж байгаа манай хуульд орсон бас нэг зарчмын өөрчлөлт бол альва одоо хөнгөлөлтийг тухайн одоо иргэн тийм холбогдох татвараа төлснийхэн дараа улс татврын тайлангийн одоо шалгаад үнэн зөв гэдэг дээрнийх нь тодорхой хяналт баталгаажуулалт хийсний дараагаар төлсөн татврыг нь буцааж өгөх замаар хөнгөлөлтийг хэвлүүлдэг болсон юм. Одоо тухайлбал одоо хүмүүс хамгийн сайн мэдэх хөнгөлөлт чинь одоо иргэн өөр амьдран суух зорилтоор анх удаа орон сууц судалж авах эсвэл амны орон сууц барьж байгуулахад байгуулсан бол тухайн жил төлсөн татвараасаа одоо 6 сая хүртэлх төгрөгийг буцаа авах замаар хөнгөлөлт хийх боломжтой. Жил нэг удаа. Жил нэг удаа гэж байна. За өөр чинь нийтлэг байдаг нөгөө сургалтын төлбөр хөнгөлөлт гэж байдаг тийм. Одоо тухайн иргэний одоо хүүхэд нь ихтэй сургуульд эсвэл коллежид, месүүтэд сурдаг бол тэр сургалтын төлбөрт ногдох төлбөрийнх нь үнийн дүнд ногдох татврыг нь бас одоо буцаа авах замаар хөнгөлөлтийг хэвлүүлдэг байна. Тэгэхээр төлсний дараа төлж татвараа тайлгнасны дараа буцааж өгөх замаар хөнгөлөлтийг хэвлүүлдэг болцсон л гэсэн үг. 20 оноос эхлээд. Одоо и баримтын системд 14 оноос шилжлээ гэж байна тий. И баримтын систем шилжснээс хойшох татврын шинжилэл бол бас нэлээд эрчимтэй явагдлаа шүү дээ. За үүнээс цаашаа одоо ер нь бол бас нөгөө и баримт шивж байгаа миний бий болоод авж байгаа худалдаа авагч талын аль альных нь
эрх үүргийн хүрээнд татврын боловсрол нь бас ингээд дээшлээд байна. Тэр чивнэгээр татврын одоо татвар төлж байгаа хүмүүс нь нэмэгдэж байгаа гэсэн үг тий. Тэглэг байх. Аха. Ер нь 2016 онд одоо нөөтийн системд тэр баримт гэдэг зүйл орж ирсэн, цахим баримт гэж яриад байгаа тий. Тэгэхээр яаж яах гэхээр худалдаа 8 эрхэлж байгаа гэдэг юм үйлчлэг үзүүлж байгаа талын хувьд бол орлогыг нотолж байгаа. Нөгөө талдаа худалдаа авалт хийж байгаа эргийн аж ахуйн нэгж өөрийнх нь зарлыг нотолж байгаа. Тэгэхээр нөө зарлаа нотолж яаж дараа нь төлөх татвараас хасуулах тий. Хасуулахын тулд баримтаа нэгж авдаг. Тэр нь буцаагаад худалдаа үйлчлэг эрхэлж байгаа иргэдийн аж ахуйн нэгжийн орлогыг нотлох гол баримт болдог тий. Ийм байна. Тэгээд энэ цахим төлбөрийн баримт гэдэг зүйл орж ирснээрээ мэдээж нөгөө одоо эргийн аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхойлогдож байна. Тэр хэмжээгээр татврын байц суурь нэмэгдэж байгаа тийм. Тэгэхээр одоо нэг нөөтийн орлого усад төвлөрж байгаа орлого өсөж байгаа. Дагаад нөгөө орлого олж байгаа этгээдүүдийн татвар ногт хөрөнгө эзэмшиж байгаа этгээдүүдийн ингээд тэр хөрөнгө орлого нь ингээд тодорхойлогдоод ирэхлээр татврын бааз суурь нэмэгдэж штэ. Татврын бааз суурь нэмэгдээд маань зөвхөн нөөт биш өөр бусад одоо аж ахуйн нэгжийн орлогын албарч гэдэг юм уу, хувийн орлогын албар гэсэн бусад татвруудын орлого нэмэгдэх одоо нөхцөл бүрчилж байгаа байхгүй. Ер нь тэгээд 16 оноос хойш манай улсын төсвийн орлого буюу одоо татврын орлого бол тасралтгүй нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо мэдээгээр зөндөл явж байгаа шүү дээ. Татвар нэмэгдээд байдаг тий. Гэт. Одоо иргэнийг би ингээ хоёр ангилмаар санагдаж байгаа байхгүй. Таны саний ярианд нэг нь за цалингаа авж байгаа. Цалингаасаа татвар хэлж байгаа нэг хэсэг байна. За нөгөөх нь болохоор за би өнөөдөр нэг лангуутай хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж иргэнээр за энэ хоёрын хувьд бодох юм бол за хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн би өнөөдөр яг учраа олохгүй шүү дээ. Татварт бүртгүүлэх хэрэгтэй юм уу? Бүртгүүлэхгүй байх хэрэгтэй юм уу? Хүмүүс ирээд баримт нэхэд ах юм те. Ийм хүмүүст одоо хоёлоо зориулж ихнээс нь шат дараалттай зөвлөгөө өгөө л доо. За тэгэхээр одоо тухайн иргэн бизнес эрхлэлтэгч үгүй ч вэ? Татвар төлөгч. Тэгэхээр манай хуулиар бол та тухайн жил татвар ногдох хөрөнгө одоо орлого байхгүй ч гэсэн одоо тэр орлого олоогүй гэдгээ заашгүй мэдүүлэх хэрэгтэй. Одоо бидний хэлдэг нь X тайлил гэж ярьдаг шүү дээ, тий. Иргэн болгоно. Тий. Тэгэхээр манайх нь тэрийг би орлого олоогүй юм чинь эсвэл би цалингийн орлогоос өөр орлого байхгүй юм чинь би одоо татврын тайлил хийх ямар хэрэгтэй гэдэг юм уу, тий. Тэгэхээр тэр орлого олоогүй эсвэл цалингийн орлогоос өөр орлогогүй гэдгээ та тайлангаараа дамжуулж мэдээлэх хэрэгтэй. Одоо бидний хэлдэг X тайлил гэж ярьдаг, тий. Тэгэхээр одоо юу гэдэг зүгээр ингээд хариуцлагын хажууд ярих юм бол зөрчлийн хуулиар одоо юу гэдэг те хууль заас үүрэг хэрэгжүүлээгүй татврын тайлан хийлгээгүүл хувь 150 мянгаар торгоно гэж цаан зөрчил явж байгаа байхгүй. Тэгээд гол нь тэрийг иргэд сайн мэдэхгүй байгаад байна те. За цалинтай хүмүүсийн хувьд бол цалингийн орлоготой улсуудын хувьд бол ажил олгогч нь цалингаас нь тухай бүр сар болгон холбогдох татврыг суутгаад улс руу тайлгнаад төлчихөж байгаа. Окей. Тэгэхээр нөгөө талд нь хуваараа одоо худалдаа үйлчилгээ хөдөлмөр эрхэлж байгаа улсууд яах юм бэ гэсэн асуулт үлдэж байна тийм үү. Тэгэхээр тэдгээр иргэдүүд нөгөө нэгэнд бизнес эрхлэгч учраас яг одоо аж ахуйн нэгжтэй адилхан. Ер нь ингэж ойлгох хэрэгтэй. Тухайн иргэн хуваараа бизнес эрхэлж байгаа бол яг аж ахуйн нэгжтэй адилхан одоо үүрэгтэй болчихж байгаа. Татврын хуулиар бол. Орлогоос нь тухай бүртээ одоо авсан төлбөртөө баримтаа одоо олгож өгнө л гэж. Тий. Тэгээ нэгэнд орлого нь баримтаар нотлогдож байгаа бол тэрийг заашгүй тайлгнах хэрэгтэй болно тийм үү. За хуваараа бизнес эрхэлж байгаа иргэдээр бол ерөнхийдөө хоёр төрлийн татвар шууд яригдана. За нэгт одоо орлогын татвар гэж чинь тийм үү. Хоёрт нэмэгдсэн өртгийн албан татвар. Одоо бид нар ингэж яриад шүү дээ. Нөөц төлөгч гэж яриад тийм үү. Тэгэхээр нөөтийн хуулинд чинь бол нөөц төлөгч, нөөц суутган төлөгч гэдэг юм хоёр ойлголт байна. Нөөц төлөгч гэдэг бол одоо бараа ажил үүсгэхийг худалдаж авч хэрэгжилж байгаа эцсийн хэрэглэгч. Буюу иргэд бидний хэлээд байгаа тийм. Бид нар дэлгүүр ороод хүнсний зүйл аваад идэж уудаг тийм үү. За хувцас хэрэглэл аваад өмсөж зүүж идэлж хэрэглэдэг. Энэ үл эцсийн хэрэглэгч. Буюу нөөц төлөгч гэж ярьдаг. Нөөц чинь хэрэглэлийн татвар гэж явдаг шүү дээ. Хэрэглээрээ дамжуулж төлдөг. Би одоо худалдаа авалт хийх болгондоо үндсэндээ нөөцийн гэсэн үнээр үйлчлэг авч бараа авч хэрэгжилж байгаа тийм үү. Тэгэхээр эцсийн хэрэглэгч бол нөөц төлөгч нь нөөц суутган төлөгч гэдэг нь бол бизнес эрхлэгч хэлээд байгаа. Тэгэхээр хуваараа бизнес эрхэлж байгаа иргэн бол өөрөө нөөц төлөгч биш. Нөөц суутган төлөгч. Тэ? Би одоо хуваараа одоо магадгүй зөвлөгөө өгч байна. Хуваараа зөвлөгөө өгч байгаа гэдэг маань одоо яг нь нөөтийн босго гэдэг ойлголт байгаа тийм. Одоо хуваараа бизнес эрхэлж байгаа иргэний хувьд ч бай, аж ахуйн нэгжийн хувьд ч бай одоо орлого нь 50 сая төгрөг давчих юм бол нөөц суутган төлөгч болно. Өөрөлдвөл ингээд орлого олох бүртээ
одоо нөөттэй баримт шивж өгөх. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжтэй ижил төвшин 50 саяар нотлогдох гэдэг шүү дээ. Орлого нөөтийн босгоо тий. Нөөтийн хууль манайх нэг аж ахуйн нэгжил хамааралтай гэдээ ойлгоод байдаг. Хуваарь бизнес эрхэлж байгаа иргэнд бас хамаатай. Иргэд болохоор азад нөөтийн босгыг 50 сая гэдэг. Тэрийг бол аж ахуйн нэгжтэй холбоотой гэж авч үзээд байдаг байхгүй юу. Тэгэхээр аж ахуйн нэгж хуваарь бизнес эрхлэгч иргэн яг адилхан босгоороо. Тэгэхээр 50 сая төгрөг хүрсэн л та нөөтөг суудхан төлөгч болох үүрэгтэй гэсэн. Нөөтийн хуулийн дээр иргэн аж ахуйн нэгж гэдэг үг байдаггүй. Зөвхөн нөөт төлөгч, нөөт суудхан төлөгч гэсэн хоёр субъектыг харилцааг ярьдаг. За тэгвэл 50 сая хүрсэн бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нөөтийн татвараа төлөх үүрэгтэй болж байна. Тий, 50 сая гэдэг босгол зөвхөн юун дээр л яригдаж байгаа шүү. Нөөт дээр. Нөөтөөр л яригдаж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар шатлсан хуваар гэдэг шүү дээ. 1%, 10% гэл ингээд шүү дээ. Хувийн дээр ямар тийм шатлсан хөнгөлтүүд байна? За, хүн дээр яг хувь хэмжээнд дээр бол тийм шатлсан хувьтай хоёр төрлийн орлого байна. Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилхан орлого болон шууд бус орлого гэдэг. Өөрөлдөл энэ хоёр орлого бол тухайн одоо компани ажилтнанд ажил олгочоос олгож байгаа үндсэндээ төлбөрүүд гэсэн үг л дээ. Энэ хоёр орлогын нийлбэр дүн 120 сая төгрөгөөс авчих юм бол одоо жилийн өссөн нүгэр шүү. 120 сая төгрөгөөс авчих юм бол 120 сая төгрөг хүртэлх үнийн дүнд нь 10%, 120-оос 180 сая төгрөг хүртэлх дүнд нь 15%, 180 саяас давсан хэсэгт нь 20% татвар ногдуулдаг болсон. Энэ зохицуулт бол за 2023 оноос эхлээд хэрэгжиж байгаа зохицуулт. 2023 оноос эхлээд хэрэгжиж байгаа. Одоо хувийн дээр шатлсан татвар бол үндсэндээ 2023 онд ороод ирсэн гэсэн. Гэтэ цалин тэгээд шууд бус орлого гэсэн хоёр орлого дээр. Одоо хэлбэршүүлсэн гормын хүсэлт гэж яриад байна тийм. Хүсэлтийг хизээ өгөх хэрэгтэй байдгийг. Тэр хүсэлтийг өгснөөр тэр иргэнд ямар ач холбогдолтой явах вэ? За зөв. Тэгэхээр 2020 оноос хэрэгжиж байгаа татварын хуулийн дээр орж ирсэн нэг шинэ ойлголт бол хэлбэршүүлсэн гормын гэдэг ойлголт байна. Энэ ойлголт аж ахуйн нэгждэрч хувийн дээрч адилхан. Гэхдээ энэ зөвхөн нөгөө орлогын чинь дотор зөндөө ангилжлаа байгаа юм л да. Одоо хувь иргэн дээр бол цалин өсний орлого, за хуваараа эрхэлсэн одоо бизнесийн үйл ажиллагааны орлого, хөрөнгөний орлого, хөрөнгө орлогын орлого гэх юм уу те. Тэгэхээр хэлбэршүүлсэн гормын гэдэг зүйл бол зөвхөн үйл ажиллагааны орлого дээр хэрэгдэж байгаа. Одоо иргэн дээр бол тухайн иргэн хуваараа бие даан үзүүлж байгаа одоо үйлчлэгээ, ажил үйлчлэгээ те, бараа борлуулалт тэрэн дээр яригддаг ойлголт. За үндсэндээ нэг төрлийн одоо хувинд юу гэдэг олгож байгаа татврын одоо те нэг юм давуу тал гэх юм уу боломж. За шууд утгаараа одоо юу гэдэг төлөх татврын тодорхой хэмжээнд бууруулах одоо эцсийн үр дүн байдаг учраас нэг төрлийн одоо хөнгөлөлт чөлөөлчих юм уу те гэд ойлгож болох юм. Үндсэндээ хувийн дээр бол за анх яг нэг бас энэ дээр нэг хүмүүсийн сүүл нэг дутуу ойлгоод мэдээд байгаа нэг зүйл байгаа. Анх 20 оны хуулинд орж ирэхдээ бол хэлбэршүүлсэн горим нь тухайн хувь иргэний үйл ажиллагааны орлого нь 50 сая төгрөгөөс ихэхгүй байх юм бол хэлбэршүүлсэн горим л өөрөө хүсэлтээ өгөөд цахим системээрээ хүсэлтээ өгөөд гэхдээ хүсэлтээ бол тухайн ондоо багтааж өгсдөө. Одоо бол хэдүүлээ 2025 оны үйл ажиллагааны орлогоо хэлбэршүүлсэн гормоор тайлагнах гэж байгаа бол 25 оны 19 сарын 31-ний дотор хүсэлтээ цахим системээрээ татварын албараа өгсөн байх ёстой. Тэгэд 2024 оны 1 сарын 1-ээс эхлээд тэр 50 сая гэдэг тэр таац байхгүй болсон гэсэн. Өөрөөр тухайн хувь иргэний үйл ажиллагааны орлого хэдэн ч төгрөг байсан хэлбэршүүлсэн гормоороо орлогоо тайлагнах татвараа төлөх боломжтой. Тэгэхээр нөгөө хэлбэршүүлсэн гормын хувьд бол онцлог нь юу гэдэг вэ гэхээр тухайн иргэн үйл ажиллагааны холбоотой зарлаа нотлох шаардлагагүйгээр шууд и баримтаар бичсэн нийт орлогоосоо 1% татвар төлөх. Орлогын татвар шүү. Төлөх. Ийм зохицуулт байна. Бас нэг хүмүүсийн хольж утгаад байгаа нэг ойлголт байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр ямар нэг хэлбэршүүлсэн горим гэдэг ойлголт байхгүй. Тэ? Тухайн хувь иргэн орлого нь 50 сая давчих юм бол нөөц судхан төлж болчихно. Тийм үү? Одоо хоёлаа саяны ярьсан хэлбэршүүлсэн гормын ойлголт бол зөвхөн орлогын татвар дээр хэлж байна. Нөөт орлогын татвар гэдэг хоёр нөөт төлөгч мөртлөө хэлбэршүүлсэн гормоор би 300 сая орлоготой байлаа гэхэд би хэлбэршүүлсэн гормоор татвараа төлж болох нь шүү дээ. 3 сая татвараа төлж болно гэсэн үг тийм. Одоо тий 300 мянган чинь 300 сая чинь нэг хувьд 3 сая. 3 сая төгрөг тий. 3 сая төгрөгийн орлогын төр төлнө. Гэхдээ нөөт нь бол нөөтийн босгоч юм бол байгаа. Мэдээж 300 сая төгрөгийн орлого олцсон хүн бол нөөц судгалж болцсон байх гэсэн үг шүү дээ тий.
24 оноос нэггүй болж хэрэгсэн гэсэн нь одоо босгохгүй болсон гэсэн. Хэлбэршүүлсэн горимн дээр ямар нэгэн тийм 50 сая гэдэг таац байхгүй болсон. Тэгэхээр энэ бол хувь хүмүүст олгож байгаа айгүй маш том боломж. Тэгэхээр хувь хүмүүсийн хувьд нэг төвхтэй зүйл байдаг нөгөө зарлаа нотлох гэдэг зүйл байдаг байхгүй тийм. За аж ахуйн нэгжүүл ингээд санхүү тайлан гаргадаг учраас тийм худалдаа авалт хийх болгондоо л ингээд баримтаа цуглуулад зарлаа бол тодорхой хэмжээнд нотлоод яваад чадаад байгаа. А хувийн дээр бол төдийлөн тэр боломжууд одоо хувь хүмүүс өөрөө мэдгүйгээсээ болооч гэдэг юм уу те эсвэл хувь хүмүүстэй харилцаа үүсгэж байгаа цаад худалдаа авах талын ч юм уу баримтаа төдийлөн өгөхийг хүсдэггүй өгөхөөс те ямар нэгэн байдлаар ингээд жоохон татгалзаа зайск хийх гээд байдаг. Хувь хүн тэрийг төдийлөн өөрөө мэдэж нэгж чаддгүй, их юм мэддэггүй. Тэрнээсээ болоод зарлаа болчихдоггүй. Тэгээ яадгүй гэхээр одоо нөгөө за хэлбэршүүлсэн горимн гэдэг нэг юм байгаа. За нэг хуваар орлогын дараа төлчихнө гэж яваад байдаг те. За гэтэл нөгөө хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагаас болоод нөгөө тайлан гарах хугацаа нь бол жилийн эцэс хойш 2 сая 15 метр байхгүй тий. Тэгээ тэр хугацаанд хэлбэршүүлсэн горимн руу орж болох юм байна гэж ойлгоод зарлын баримтаа цуглуулж чадахгүй явсараад тэгээ хэлбэршүүлсэн горимоор орчин нэг хувийн татвар төлчгийн яваад байдаг. Чи үнэндээ үл яадгүй гэхээр эцэстээ зарлын баримт байхгүй учраас хэлбэршүүлсэн горимн руу орж чадахгүй болоод тэгээд нийт орлогоос 10% татвар төлчих. Ийм нөхцөл төр нь одоо үсчдэг. Тэгэл татвар дээр ч одоо хэлбэршүүлсэн горимн руу орох гэсэн ингээл баахан одоо хүмүүс аваад эхэлдэг байхгүй юу жил хийцээр. Хэрвээ би хэлбэршүүлсэн горимын хүсэлтээ өгч чадаагүй. За тэрийг одоо яадаг чинь заримчлахаас өгөөгүй. Гэтэ нотлох зардал надад байгаад байна гэж үзье л да. Тэгэх юм бол би одоо өөрөө регистрийн дугаар дээр одоо аж ахуйн нэгжээс бол аж ахуйн нэгжийн регистрийн дугаар зарлын баримтаа авдаг шүү дээ. Ирэх юм бол одоо өөрөө регистрийн дугаар дээр авах уу? За тэгэхээр нөгөө татвар төлөгчийн дугаар гэдэг нь ойлголт байгаа. 12 оронтой код байгаа юм. Хувь нэг болгон урамшууллын баримтаа цуглаатай баримтаа уншуулдаг нэг аппликейшн үүдэг шүү дээ. E-баримт аппликейшн тийм. E-баримт аппликейшнээр орохлоор ингээд баруун дэд боломж нэг юм урт дугаар байдаг шүү дээ тийм. Тэр дахин давтагшгүй одоо тийм дугаар байдаг байхгүй хувь болгонд. Тэгэхээр тэр дугаараа хэлж баримтаа авах хэрэгтэй. Гэхдээ тэр дугаарыг одоо иргэдүүл төдийлөн ашиглаж хэвшээгүй байна л та. Тэгэхээр ер нь өсөг тоолцсон регистрийн дугаар хэлээд баримтаа авч болно. Авах боломжтой. Ихэнх одоо худалдаа үүсгэний байгууллагууд бол тэр регистрийн дугаараар баримтыг өгч байгаа. Гол нь иргэд нөгөө тэн дээр нэг юм алдаад байдаг. E-баримт байх юм бол болох юм байна гэдэг суглаатай баримт аваад байдаг. Одоо нөгөө худалдаа үүсгэний газраар орохоор чинь төлбөрөө төлөхлөөр та баримтаа хувь нэр авах уу, байгуулгаар авах гэж асуудаг тийм. Тэгэхээр та хэрвээ хуваарь бизнес эрхлэгч иргэн байгаа бол байгуулгаар гэж хэлээд нөгөө өөрийнхөө регистрийн дугаар юм уу татвар төлж байгаа дугаарыг хэлж баримт авах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө баримт авбал болно гэж ойлгоод суглаатай баримт авчдаг. Тэр чинь өөрөө бизнес эрхлэгч этгээд юм баримт биш. Тэр эцсийн эрхлэгчийн баримт байхгүй. Тэгэхээр дараа нь татрын тайлан гаргахлаар орлогоосоо тэр хасах боломжгүй болчихж байгаа. Яг тэр регистрийн дугаараар бичүүлж аваагүй учраас таны татрын тайлан дээр таны e-баримтын систем дээр татварж оршихгүй, e-баримтын систем дээр оршихгүй юм чинь татрын тайлан дээр чинь зардал болж оршихгүй. Тэгэхээр өөрийнхөө татвар төлөхийн дугаарыг хэлж баримт аав гэсэн үг. Өмнө татвар төлөгчийг хувь хүн бүрийн цалин авж байгаа хүн ажил одоо бизнесийн орлоготой хүн гэж одоо болохоор хоёулын миний одоо энэ англи нэг хоёр өөр англи руу очиж явах энэ англи нь яаж нэхэхээр одоо хэлбэршүүлсэн гормоор татвараа төлөх. Нөгөөх нь болохоор зүгээр орлогоосоо зардлыг хасаад тайлан гаргах. Хэлбэршүүлсэн гормоор татвар төлөх одоо хүсэлтэд өгсөн тохиолдолд одоо иргэн бол татврын боловсруулаа жоохон дээшлүүлчихэд өөрөө ингээд тайлангаа илгээхэр хэмжээний амархан байна шүү дээ. Ер нь тэгж үзэж болох уу? За, ер нь хувийн татврын тайлан харьцангуй бэлтгэх процесс нь автоматчлагдсан. E-баримтын системээс орлогын болон худалдаа авалтын баримтууд, зарлын баримтууд нь ерөөхдөө татагдаад ороод төрчих боломжтой. За тэгээд одоо хувийн дээр бол нэг орлогын тайлангаа тайлгнах нэг хоёр төрлийн горим байдаг шүү дээ. Хэлбэршүүлсэн горим одоо нөгөөх нь ердийн горим буюу өмнө байсан тий. Нийт орлогоо тайлагнан холбоотой зарлуудаа гасаад зөрүү ашиг үүсэх юм бол тэндээсээ 10% татвар отлох гэх тий. Тэгэхээр яг тэр зарлын баримтуудыг цуглуулах нотлох гэдэг нь өөрөө жоохон төвөгтэй. Одоо яг бодит байдал дээр жоохон төвөгтэй байна. Хувь хүмүүс дээр бол тий. Тийм учраас ер нь хамгийн боломжтой хувилбар хувийн дээр л хэлбэршүүлсэн горим гэж би өөр нөгөө зөвлөх учраас хүмүүс төвчлэн гэж зөвлөдөг. Одоо үгүй за ердийн горимоор бол тухайн хувь хүн өөрөө тайлан бэлтгэхэд тодорхой хэмжээний бас нэг юм
санхүүгийн суур төвчнөд орлого гэж юу, зарлал гэж юу, ашиг яаж тоосдгийг гэдэг юм уу те. Тэр нэг арга гарчлыг тодорхой хэмжээнд бас нэг мэдсэн байх те. Өмнө хийгээд үтцсэн байх. Ийм одоо шаардлага бас стил байсаар байгаа юм. Тэгээ хэлбэршүүлсэн горим руу ороход бас нэг анхаарах зүйл нь нөгөө өмнөх жилийнхэн татврын тайланг илгээсэн байх гэдэг бас нэг шаардлага байна хуулийн дээр. Тэг ер нь нөгөө хэлбэршүүлсэн горимын хүсэл ондоо багтаа явуулцдаг. Гэтэл буцаагддаг гол шалтгаан бас энэ юм байгаа шүү. Тэгэхээр хүмүүс бас энийг анхаарахгүй болохгүй. Өмнөх жилийн тайлангаа илгээсэн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо магадгүй 2025 оныхаа орлогын татврын тайлан хэлбэршүүлсэн горимоор гаргах чаа иргэд байгаа бол өмнөх оныхоо тайлан илгээсэн байна гэдэг шалах хэрэгтэй. Илгээгүй байвал энэ ондоо багтаагаад өмнөх оныхоо тайлан нөхөж илгээх бас боломж. Энэ 10 оногтой багтаагаад нөхөж илгээх бас боломж байгаа. Манай хуулиар тэр боломжийг олгоцсон байна. Гэхдээ яг тэн дээр тайлангаа хоцроосон илгээв гэдэг бол зөрчлийн хуулиар бас нэг тодорхой торгуултай. Тэр нь 150 сая төгрөгийг торгуул байгаа. Зүгээр татврын алба бол зарим хүмүүсийн тэгэл өмнөх жилийн тайланг нээгээд өгсөн л байдгийг хүсэлт явуулчихлаа. Заримыг нь бол зөрчлийн хуулиараа торгуулаад л нийлэг гэдэргээл тийм процессыг бол юу явах юм. Гэхдээ хэлбэршүүлсэн горим оройг бол өмнөх жилийн тайлан ямар нэгэн байдлаар илгээгдсэн байх хэрэгтэй. Ойлгомжтой болох үднээс би нэг жишээ татмар санагдаж байна л да. Би өнөөдөр сарын 4 сая төгрөгийн орлоготой, цалингийн орлоготой. За ингээ бүтэн жилээр нь ажилладаг. Миний хүүхэд өнөөдөр оюутан. Тэрний маань төлбөр жилийн 20 сая төгрөг. За арай 10 сая төгрөг ч юм уу. Мөст сурдаг. Тэгэхээр би одоо ямар ч хэдэн төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой ах уу? Сарын цалингийн орлого нь 4 сая төгрөг. 4 сая төгрөг гэсэн үү те? За хоёлаа зүгээр ингээд энгийнээр бодъё л те. 4 сая төгрөг жилийнхэн 12 48 сая төгрөг тийм үү? За 48 саяас ч бас эндээс дээр хасах хэрэгтэй л да. За яг 48 саяг нь хоёлаа эндээс содгосны дараах орлого гэдээ үзчихье тийм үү? Тэгэхээр 48 сая чинь одоо үндсэндээ 10 гэхлээр 4 сая 800 мянган төгрөгийн татвар төлсөн. Орлогын татврыг та цалингаасаа суулгуулад үжээ төлсөн байгаа гэсэн үг тийм үү? За хүүхдийн чинь сургалтын төлбөр 10 сая төгрөг. Тэгэхээр 10 сая төгрөгийн одоо тий төлбөрт ногдох татвар бол 10-аар бодглохлоор 1 сая төгрөг. Тэгэхээр та 4 сая 800 мянган төгрөгийн орлогын татврыг цалингаасаа суулгуулад төлсөн тэрнийхээ 1 сая төгрөгийг буюу хүүхдийн сургалтын төлбөрийн одоо 10% тэнцэх хэмжээний татврын хөнгөлт хийх боломжтой. Ингээд 4 сая 800 төлсөн тэрнийхээ 1 сая төгрөгийг тайлангаа эхлээ мэдүүлж ээж тий хувийнхаа татврын тайлан гаргаж ээж буцааж авах. Ер нь тэгэхээр үндсэндээ хөнгөлтөө хасчих юм бол цэвэр дүнгээр бол 3 сая 800 мянган төгрөгийн татвар тухайн жилдээ төлчлөө гэдэгтэй адилхан. Ер нь аливаа хөнгөлт чөлөөлөлтийг эдлэхийн тулд заавал татврын тайлангаа эхлээд бэлтгэж илгээх ёстой. Тэгээд тэр татврын тайлангын үнэн зөвийг татврын алба шалгаж ээж хөнгөлтийг эдлүүлдэг. Ийм одоо журамтай. Тэгээд нөгөө саяны дэр дурдсан хөнгөлтүүдийг эдлийг гэвэл хэлбэршүүлсэн гормоор тайлан илгээж байгаа нөхцөлд бол альва өөр бус хөнгөлт чөлөөтийг эдлэхгүй. Тийм. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийн сургалтын хэлбэр дээр хөнгөлт илгэж байгаа бол эсвэл одоо үүдээ худалдаж авсан байр орон сууцсан дээр хөнгөлтөө илгэж байгаа бол хэлбэршүүлсэн горим биш эрдэнэ гормоороо тайлан айлгана. Эрдэнэ горим дээр яах гэхээр хөнгөлт чөлөөлтийн тийм мэдээгээ бүглэх хэрэгтэй байдаг байхгүй. Хэлбэршүүлсэн горим дээр тийм боломж байхгүй. Одоо бусад орны хувьд хүүхний орлогын албан татвар нь одоо ямар шатлалаар гэдэг юм уу, яаж ядгийг тооцож авдаг бол. За ер нь зарчим нь адилхан л да. Зүгээр хувь хэмжээнүүд нь бол ялгаатай байгаа тийм. Одоо хувийн сая 2023 оны 1 сарын 1-нд л хувийн дээр юм шатлсан татвар гэдэг ойлголт гарч ирсэн гэж түрүү ярьлаа шүү дээ тийм. За гэтэл олон улсад бол энэ шатлсан татврын практик бол аль үчи байдаг л байгаа байхгүй тийм. Зүгээр хөнгөлт чөлөөлтөн дээр бас жоохон ялгаатай юм байна л да. Одоо энэ сая оны эхнээс татврын хуулийн шинжилгээл нэлээ ярьлаа шүү дээ тий. Одоо хилцүүлгүү зохион байгуулагдаад тэгээ одоогор бол одоо шилжигдсэн найруулгынхаа төслийг одоо гаргацсан боловч тэрийг бол хараагаа хилцээгүй. Уг нь энэ ундаа багтаа шилжих байсан боловч хилцээгүй байна л да. Тэгээ тэр хилцүүлгийн үеэр татврын зөвлөгөө судлаачид багш нар мэргэжлүүд юу гэж ярьж байсан бэ гэхээр энэ ялангуяа хувь хүний орлогын албан татвар дээр хөнгөлт эдлүүлэхдээ энэ олон улсын жишгийг оруулж ирье. Тэ? Одоо манай дээр ч байгаа хөнгөлтүүд бол ийм л юм байна шүү дээ. За цалин хөс түүнтэй айлтгах орлогоос бол 200 жилдээ 240 мянган төгрөг хүртэлх дүнтэй хөнгөлт эдлүүлж байна тий. Сар сард нь хувааж эдлүүлдэг шүү дээ тий. Тэр байгаа тий. За тэгээд хувь иргэн хуваараа за саяны сургалтын төлбөрийн болон орон сууцны хөнгөлт байна. Тэрнээс гадна хуваараа одоо хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа болж байгаа бол тухайн үйл ажиллагаанаас одоо ногдуулсан татврыг 50% хөнгөлөлж гэх юм. Энэ хөнгөлтүүд яваад
олон улсын чихгийг ямар байдлаар оруулж ирэх гэдэг саналуудыг тухайд хэлжсэн байх гэхээр хөнгөлтийг нөгөө өрхийн гишүүнийх нь тооноос хамааруулж хөнгөлт нийлүүлдэг болёо ч гэдэг юм. Иймэрхүү санаачлалууд бол гарсан. Тэ? Одоо манай хөнгөлтүүд яагаад вэ гэхээр Баярхүү гэдэг хүн ганц бие байсан ч гэсэн тэ 6 амбалтай байсан ч гэсэн адилхан дүнтэй тэ хөнгөлт нийлүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр олон улсын практикул тухайн хүний ард салин одоо орлогогүй гэдэг юм тэ. Өрхийн хэдэн гишүүн байна тэ. Тэр гишүүнийх нь тооноос хамааруулсан хөнгөлт нийлүүлдэг. Тэгээ энэ буцаагаад нөгөө татрын бодлого нь хүн ам зүүн бодлоготойгоо уйлддаг л юм байдаг юм байна л да. Тэр зүйлүүдийг үл хэлсэн боловч манай хуулийн төсөлд бол хараахан доор ороогүй л байна. Татрын тайлан заавал ер нь илгээх үүрэгтэй гэдэг юм уу? Энийг илгээснээр одоо нэг бүртгэлд ороод те татрын дарамтанд орно гэж ер нь ихэнх нь ойлгоод байдаг байхгүй юу? За тий. За нэгт татрын тайлан илгээх гэдэг юм уу бэлтгэх гэдэг нь хууль заасны үүрэг байгаа юм л да тий. Та орлого олсон ч олоогүй ч вэ? Одоо татрын тайлан илгээнэ гэдэг. За энэ бол үүрэг. За тэгвэл нөгөө талдаа одоо татрын тайлангаа бэлтгэсэн дээр гэдэг юм уу те ямар ач холбогдолтой юм бэ гэдэг асуулт гарч ирж байна те. Тэгэхээр одоо эхлээд олон улсыг яриа те. Олон улсд хүмүүс бол иргэн аж ахуйн нэгжээс гадна иргэд бүр татрын тайлан бэлтгэдэг дээр маш ач холбогдол өгдөг. Бүр татрын тайлан одоо мэрэгжлийн хүмүүсээр нь тэр хүмүүс хөс мөнгөний төлөв бэлдүүлдэг юм байна. Ач холбогдол нь юу гэхээр тухайн иргэний олсон орлого нь тухайн жилийн олсон бүх төрлийн орлого нь нэгт татрын тайлан дээр тусгаад явснараа хуулиас явчихж байгаа. Орлогоо баталгаажуулж байгаа гэсэн. Одоо манай дээр нөгөө хуу хүмүүс татрын тайлан бэлтгэх гэдэг энэ хандлага сэтгэл зүй харах бүрэн төлөвшөөгүй учраас яагаад гэвэл орлого одоо олсон ч вэ орлого татвар ногт хөрөнгө эзэмсэн ч вэ тэрийг тайлгнахгүй яваад шүү дээ тий. Тэгэхээр яаж юм гэхээр бид нөгөө яаж л ингээд зээл авахд орлогоо татлах уу гэдэг асуулт гарч ирдэг. Гэтэл одоо манай практикул яаж гэхээр зээл бол зүгээр цалингийн орлого төгөл гардаг. Өөрөөр тэр нийгмийн даатгалынх нь шимтгэл төлөвийн тодорхойлолтоор үйлчилж зээл өгдөг. Ийм болчиход байгаа. Гэтэл хуу хүн хэрвээ бүх орлогоо татрын тайлан дээр тусгаад одоо бүх орлого гэдэг чинь зөвхөн цалингийн орлого, бизнес үйл ажиллагааны орлого биш тэр чинь тоон хөрөгийн ноогдол шиг орлого, хүүгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, эрхийн шимтгэлийн орлого гэдэг одоо хууль заасан 20 нэр төрлийн орлого байхгүй. Тэр бүх орлогоо татрын тайлан дээр тусгаад баталгаажуулчих. Тэр одоо баталгаажсан одоо татрын орлогын тухайн тайлан барьж очоод тий би ийм орлоготой шүү гэдэг магадгүй виз нь мэдүүлээд виз нь асуудалгүй гардаг тийм үү. Тэнд одоо хөнгөлтэй зээл зүйн хамрагдах тэр татрын тайлангаа барьж очоод орлогоо нотолчдаг. Ийм одоо даваа талууд байдаг. Энэ зүйлүүд бол айл одоо үжээ босод одоо хөжигмөн орнууд бол ингээд бүр хэвшээд амьдралын хэм маяг болсон. За одоо ингээд бүх юм захимжиж байна. Одоо бид ингээд хоёр хэдүүд мөнгө хэрэгтэй үед ингээд бичил зээлийн аппуудаас ингээд мөнгө зээлдэг шүү дээ. Тэр аппууд юун дээр үндэслэж зээл гаргаж байгаа гэхээр одоо бидний нийгмийн дадлын шимтгэлийн тодорхойлтын ийм мөнгө л аппаас татаад тэр орлогот нь тааруулаад за тань төднөр зээлэх боломжтой гэж болчихж байгаа. Зөвхөн тайлгнацсан орлого дээр нь үндэслэж шүү дээ тий. Тэгээд одоо тэр одоо бас нэг урьдчилангаас эхлээд хуу хүний зээлчих зэрэглэлийн оноо гэдэг одоо кредит скоринг гэдэг нэг ойлголт ороод ирсэн. За тэр кредит скорингийнхэн тодорхойлтыг гаргаж өгдөг Монгол банкнаас сошиал авсан хоёр компани байгаа тийм хоёр аппликейшн яваад байгаа байхгүй. Тэр аппликейшн дээр зээлчих зэрэглэлийг ингээд үнэлж байгаа шүү дээ тийм. Өөрөөр ингээд би цахимаар тайлангаа илгээсэн тушаацсан цахимаар и баримтаа одоо тийм орлогын нотлох и баримтаа бичсэн тийм үү. Ийм байгаа нөхцөлд ингээд тэр систем чинь төрд байгаа мэдээлэл ширх замаар тухайн хувийн орлого зээл төлөх чадамж тийм үү. Зээл төлөх одоо хандлага тийм тэр сэтгэл зүгээд бүх юмыг ингээд цахимаар цахимд байгаа бидний датан дээр үнслээд үнэлэх боломжтой байхгүй тийм. Тэхийн тулд бид нар энэ зүйлүүдийг аль үжээ хийцэн тийм одоо тайлангаа тушаадаг гэдэг юм уу тийм татраа төлдөг. Бол тодорхой хэмжээнд татрын тайлангаа гаргацсан байна гэдэг маань тухайн хүн бол өөрөө санхүүгийн сахлах баттай байгааг илтгэж байгаа нэг үзүүлэлт байхгүй. Тэгэхээр нөгөө банкуд чинь гэдэг чинь нөгөө тухайн хүний одоо зээлчих зэрэглэлийг гэдэг юм уу зээлч тавжиг үнэлэхдээ зөвхөн орлого дээр суурилдаг шүү дээ. Энэ хүн ер нь өмнө хэдэн удаа зээл авч ирсэн. Зээлийн ямар хугацаанд яаж төлж ирсэн тийм энэ зүйлүүдийг хардаг. Өөрөөр хэлбэл зээлийн хугацаанд төлөх магадлалыг нь үнэлж байгаа шүү дээ тийм. Өөрөөр хэлбэл энэ хүн хэр санхүүгийн сахлах баттай нөхөр юм бэ? Зөвхөн тэр орлого гэдэг юм уу тийм эзэмшиж байгаа хөрөнгө нь сайн махлаараа зээл өндөр гарт юм биш. Зээлч зүйлээ оноо өндөр байдаг юм биш тийм. Тэр түүхэн дата тоон мэдэн дээр үнэлж тухайн хүний санхүүгийн сахлах батыг нь оноожуулаад энэ хүнд зээл хэдэн төгрөг гарах, хэдэн хугацаанд олохыг гэдэг шийдвэрийг одоо автомат тэр AI гэдэг юм уу те хиймэл оюуханаар үнэлээд гаргадаг байна. Тэгэхээр одоо нөгөө орлогоо бүрэн нотлохын хэрээр авж байгаа одоо нийгмээс авж байгаа ашиг тусна тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Яг үнэ төрөөс авж байгаа үйлчлэгээ нэмэгдэх нь байна те. Одоо зээл одоо те одоо зээл авах гэдэг юм уу
дотгошоо виз мэдүүлэх те. Тий. Юм чи энэ зүйлүүд ер нь одоо хэрэгтэй. Одоо энэ зүйлүүд угаасаа хүсээгүй явандаа хэрэглээ болох юм. Тэгэхээр хэдүүлээ энд одоо урьдчилал бэлдэж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Таны түүх ингээд бичигдээд байгаа байхгүй. Ингээд таны талаарх дата ингээд усад хоримтлагдаад байгаа тий. Тэр датаг чинь одоо утгагүй систем хиймэл оюуханаар одоо бүрийн хэмжээнд үнэлээд энэ хүн бол ийм хүн шүү, ийм санхүү сахилга баттай шүү гэдгийг чинь ингээд одоо хиймэл оюуханаар үнэлдэг л болох гэдэг л да одоо утгагүй тий. Тэгэхээр хэдүүлээ энэ зүйлүүдийг хийгээд хөвшөөд сурах хэрэгцээ шаардлага угаасаа ингээд үүсэж байна л гэсэн үг. Иргэн татварын боловсрлоо дээшлүүлэхийн тулд одоо сургалтууд одоо ямар сургалтууд байж болох уу? Тэгээ хаанаас энэ мэдээллүүдийг авч болох уу? За иргэн бол мэдээж одоо юу гэдгийг за ялангуяа одоо бизнесийн харилцаанд орж байгаа нөхцөл бол иргэнчүү аж ахуйн нэгжиж бай тээ. Тухайн бизнесийн харилцаанд хамааралтай хууль эрхсний орчноо өөрөө судалж мэдсэн байх үүрэгтэй. Одоо юу гэдэг тэрийг мэдгээгүйс болоод тодорхой эрсдэл очих юм бол одоо тэр эрсдлэл тухайн иргэн аж ахуйн нэгж өөрөө байх тийм хариуцлага хүлээх юм одоо хуультай. За яг татвын хуулийн дээр бол ингээд татвын алба тэр татвын хуулийг сурчлан таниулах тийм зөвлөгөө мэдээлэх үндсэн чиглэл байгаа. За тэгэхээр татвын алба бол тодорхой хэмжээнд өөрийнхөө чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр одоо иргэн бол өөрөө тэдгээр одоо мэдээллийн их сурвалжуудыг өөрөө эрэлхийлж хайж одоо үзэж судлах тийм за шаардлагатай бол мэргэжлийн хүн дээр очиод зөвлөгөө тусалцаа авах юм боломжтой. Тийм боломжтой. Угсаа энэ боломж байгаа байхгүй тийм. Тэгэхээр өөрөө ч нөө судлаад гаргах бас боломжтой. Тэр нээлттэй. Манай мэргэжлийн эхлэн бодогчдын институт чинь өөр дээрээ Monik Academy гэдэг одоо энэ цахим онлайн сургалтын платформ тий. За тэн дээр бол одоо багш нар зөвлөх судлаачид өөрийнхөө чиглэлээр тодорхой сэдвүүдээр хичээлүүд байршуулсан байгаа. За миний хувьд бол татварын одоо сэдвүүдээр бас тодорхой хичээлүүд байршуулсан байгаа. За тэр академийнхаа вебсайт платформоор дамжуулаад бас мэдээлэлүүд гишүүд маань тэрнээс гадна бас олон нийт авах боломжтой байна. За цаг зав гаргаж хүрэлцээсэн танд баярлалаа. За баярлалаа.